Сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдөр дэлхийн гаригийн талаар ярихаар контент бэлдсэн. Би дэлхийн гаригаа дэлхийн ээж гариг гэж нэрлэхээр шийдсэн. Яагаад вэ гэж вэ? Бидний их булга оршихуйн тулгуур бидний дэлхийн ээжийн хөвлөд өсөж торнож бүхий л сайн сайхан бүхнээ энэ гаригдаа мөрөөдөж бүтээж зогцлооч байна. Бидний амьдралын эхлэл төгсгөл өдөр тутмын амьдрал гээд бүхий л зүйлс энэ л гариг дээр өрнөдөг. Дэлхийн ээж гариг нь зүгээр ч нэг бөмбөрцөг биш ээ. Харин бидний сэтгэлийн гэр, биеийн суурь, амьд байгальтайгаа холбогдсон гүн гүнзгий холбоо юм аа. Түүний зүрх нь халуун төмөр, цөмөөр цохилж, бие нь уулас далагаар амьсгалж, уужуу тэнгэр зөөлөн салхи, тэнцвэртэй улирлаар биднийг тэтгэдэг. Астрологийн ухаанд дэлхийн ээж гариг нь бидний бодит байдал, бие махбод өдөр тутмын оршихуйг илэрхийлэгч билээ. Мөн амьдралыг хөрсөн дээр буулгаж бодитоор мэдэрч сууртаагаар бүтээж амьдрах ухааныг илэрхийлдэг. Дэлхийн ээж бол амьдралыг тэтгэгч бидний ухаарл, тэнцвэр, тайвширлын шүтэн. Түүнийг дуугүй хүч бол хайр, хүлээц, төвчээр, хүн бид түүнийг өдөр бүр мэдэрч, амьсгалаар нь амьдарч, сайн сайхнаа дуудаж, амьдардаг атлаа ховорхон талархдаг. Өнөөдрөөс контент сонссон цаг мөчөөс дэлхийн ээж гаригдаа талархлаа илэрхийлж залбирахыг хүсэж уриалж байна. Та бид энэ сайхан ээж гаригдаа дандаа л авдаг шүү дээ. Бид нийтээрээ хайрын талархлын бясалгал, залбирал, өргөл маш хүчтэй болох нь дамжиггүй юм шүү. Комент хэсэг та бид дэлхийн ээж гариг тандаа бид талархаж байна гэж комент бичиж үлдээгээд мөн хайрын залбирлаа илгээгээрэй. Энэ нь та бидний үйлдэлийг хүлээн авч буй илрэл юм аа. Мөн өөрийн гараар комент бичиж үлдээх нь сайн сайхны дохоо илгээж буй үйлдэл юм шүү. Энэ зүгээр нэг контент биш юм. Утга учиртай миний хийж буй контент бүхэн цаанаас л мэдрэмжээ дагаад хийж байдаг юм шүү. Ойлгоно үү? Бид маш их ажиллаж завгүй явсаар хоруугийн амьдрал хөвсөн урссаар нэг мэтгэд ямар нэг зүйлээс хоцорч байсаа сүүлд ухаардаг. Хорвоо ертөнцийн нар салхи шороог шуургыг үүсгэж хүлээн авдаг. Энэ бүхнийг сэтгэлдээ сайхнаар хүлээн зөвшөөрвөл та дэлхийн ээж гаригийн хайрын эрчим танд сайнаар ирэх нь дамжихгүй юм аа. Дэлхийн ээж гариг нь бидний амьд ээж бурхан билээ. Дэлхий бол нарны аймгийн 3 дахь гариг. Бидний амьдрал, мэдрэмж, оршихуй бүгд түүн дээр оршдог. Түүний үүр дээр хүм төрлөختн түүхээ бичиж байгаль дэлхий бидний анхны гэр болно. Сэтгэлийн гүн холбоог үүсгэсээр ирсэн. Дэлхийн хид хідэн давхаргаас бүрдсэн маш нарийн бүтцтэй гариг юм. Дэлхийн ээжийн цөм нь хамгийн төв хэсэг нь төм хатуу төмөр никл агуулгдсан байдаг. Маш халуун соронзон орны их үсэр юм. Энэ хүчрхэг зүрх нь дэлхийн цаг агаар амьсгал мэт эргэлддэг. Дэлхийн мант нь дэлхийн царцтас ба цөмийн хооронд орших халуун, хатуу бас хагас уусмал төлөөт байдаг давхарга юм аа. Энэ нь дэлхийн эзлэх хүний ихэнх хэсгийг эзэлдэг бөгөөд ойролцоогоор 2900 км зузаантай. Мантын дотор хэсгээр магма, галт уулын хайлмаг хөдөлж тектоник ялцсуудыг хөдөлгөж байдаг. Дэлхийн дулаан галт уулыг итвэхжил газар хөдлөлт зэрэг үзэгдлүүд мантын хөдөлгөөнтэй холбоотой гэж үздэг. Царцтас бидний амьдардаг гадаргуун уул, ой, далай мэд суурь бүгд энд оршино. Энэ нэмгэн хайсан бидний амьдралын нэг хэсэг гэж ойлгоход үнэхээр гайхмаар. Агаар мандал нь амьдралын амьсгалыг агуулсан хамгаалтын бүрхүүл, нарны хурц хит ягаан туяанаас хамгаалж температурын тэнцвэрийг хадгалдаг.
Үйлс хөвж, бороо шивэрч, салхи хэсгэрн өнгөрөх энэхүү орон зай бидний сэтгэлийн өнгийг илтгэнэ. Одоогийн байдлаар бидний амьдарч буй цорын ганц гариг бол дэлхийн ээж гариг юм аа. Ус нь хангамж, хүчил төрөгчтэй агаар, тогтвортой температур энэ бүхнийг дэлхийн ээж гариг маань бидний амьдралыг тэжээнд итгэж, амьдрах орчныг бүрдүүлж бүтээсэн байдаг. Дэлхийн гадаргууны 70% нь усаар бүрхэгдсэн. Далаа, тэнгис, нуур, гол мөрөн, амьдралын их булаг энд л бий. Тэнцвэртэй эргэлтэнд дэлхий өөр тэнхилгээ 24 цаг иргэн нарны тойргийг 365 хоногт нэг бүтэн тойрдог. Энэ эргэлтэнд бидэнд өдөр шөнө улирлыг солигдол амьдралын хэмнэл цаг хугацааны ухаарлыг авчирсаар байна. Астрологийн ухаан дэлхий бол бидний байрлалын цэг, бусад бүх гаригийг түүнээс харж зурхааг тооцдог. Гэвч илүү гүн астролог дэлхийг материалын ертөнцийн мөн чанар, бие махбодын мэдрэмж, бодит байдалтай уялдах чадвар, байгальтайгаа зохицон орших ухаанаар тайлбарладаг. Ингэж нар сар дэлхий тэнцвэр, хүний оюун санаа ба бие махбод, сэтгэл зүрх ба бодит байдал хоорондын уялдаа холбоог илэрхийлж байдаг. Ээж дэлхий энэ гаригийн нөлөө бидний газартай холбож өөрийн бие мэдрэмж өдөр тутмын амьдралаа ойлгож сэтгэлээ тайвшруулж бодиттой амьдрахад нөлөө гаргадаг гариг юм аа. Контент маань мэдлэг мэдээлэл түгээсэн бол лайк, subscribe дараарай. Энэ нь та намайг дэмжиж байна гэсэн илэрхийлэл юм шүү. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж надад урам зоригийг өгч дараачин контент бүтээх эрч хүчийг өгдөг юм шүү. Баярлалаа та бүгдтэй.